стандарт гэж бид ярьдаг боловч стандартаа зүгээр л одоо хүрээл ойдсон шахуу болгоод хайцсан гэж мартцсан. Энэ донд юу орхигдсон гэхээр энэ салбарын мэрэгчлэлтэн боловсон хүчнүүд орхигдсон. Сургалт судалгааны ажил хийгдэхэ болсон. Стандартыг батлуулж байгаа хэдий ч стандартын нэгдсэн ойлголт байхгүй болсон. Мэргэжлийн хяналт гэж байгууллага байсан хэдий ч мэргэжлийн бус үзмжийн хяналт тавьдаг. Уг нь бол тэд стандартын хяналтаа тавьчих ёстой. Жимс нугаа хэрэгэлдэг. Өдөр тутмын бидний хэрэглээнд энэ пестицидийн хэмжээ, хүнсэн дагуулгах хэмжээ ямар байна гэдгийг өнөөдөр тодорхойлдог тийм байгууллага байхгүй болсон байна шүү дээ. За манай дээр бол 178-ын аль эрт нормчилсан. Бид нар нормжлоод байдаг шинжилдэг аргын лабораториуд нь ажиллаж байгаа. Жилдээ 50000 дээжинд 10 жилийн хугацаанд 50,000 орчим дээжин шинжилгээ хийсэн байна. Гэхэд энэ багж маань гэхэд 50000 дээжин шинжилгээг л бүрэн сервис үйлчилгээ авч байгаа шүү дээ. Гэтэл энэ маань одоогоор 10 жил болоход хийгдэг байна л гэсэн үг. Тэгэхээр бид ямар хэмжээ одоо эрсдэлтэй ямар найрлагатай бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа юм бэ гэдгээс мэдхээ болцсон байна. Энийг бид зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Тэгэхээр бид эрүүл амьдрах тухай асуудал ерөөсөө ярих ямар ч боломжгүй болж байна. Эрүүл бүтээгдэхүүн үйлчлэгийг хүнээс шаардах боломжгүй болж байна. Эргээд хяналт тавих боломжгүй болж байна гэдэг ингээд асар олон сөрөг зүйлүүд байгаад стандартын одоо үйл ажиллагааны зарчим, хяналт за тэгээд тэр шаардлагыг бүх юмдаа тусгаж өгдөг байх хэрэгтэй.